Сайн байна уу та? Сайн байна уу? Улсын арслан Бадарчаас допинг илэрсэн байна. Энэ талаараа болохоор арбитрийн шүүхэд хандсан гэсэн мэдээлэл яваадана. Таны бодлоор Ямар нэгэн арбитрийн шүүх байдсан бэ? Тэр арбитрийн шүүхэд чи гэрээтэй холбоотой маргааныг шийддэг байхгүй юу? Тэгээд гэрээнд оролцох салууд хэрэг шийдвэрлэхдээ маргаан гарвал шүүхээр арбитраар гэдгээ сонгодог байхгүй. Тэгээд бичцэл байдаг байхгүй юу? Тэгэхээр энэ допингтой холбоотой асуудлаас ямар нэгэн арбитр хэн энтэйгээ гэрээ байвал тийм байхгүй шүү дээ. Тэгээд хэн тэгээд тийм бүхэд ийм заагаад өгцөө. баахан байрамшиг авчихсан байна л да. Энийг яаж шийдэх ёстой юм бэ? Ер нь бол эн чинь залим эхлэх гэмтэр юм байгаа шүү дээ. Тэгээ өөрөөр хэлбэл допинг хэрэглэж болохгүй юу? Болохгүй. Допинг хэрэглээ төрүүлэхээ мэдчихсэн. Допинг хэрэглээ төрүүлчихэнгүүт нөгөө монголчуудын хүндэтгэл хайр хүндэтгэл бэлгэсэлт өгнө гэдгийг мэдчихсэн. Тэр нь байр шагнал одоо байр машин байна мэдчихсэн. Тэгээд тэр машин байрыг авахын тулд л энэ допингийг хэрэгэлсэн байхгүй юу? Өөрөөр хэлбэл машин байр гэдэг чинь хөрөнгө юм байгаа өстэй. Бусдын эд хөрөнгө юм байгаа өстэй. Олон зуун сая үнэтэй эд хөрөнгө юм байгаа өстэй. Бусдын олон зуун сая төгрөгийн үнэтэй эд хөрөнгийг л итгэл эвдэх хуурм эхлэх гэдэг арга замаар заллиад авцал үйлдэл байхгүй. Тийм учраас энэ дээр шууд эрг үүсгэл явуулаад тэгэл ялын өгч явуулаад тэгээд хогрлын төлөвлөх хэрэгтэй байхгүй юу? Энэ зүгээр харамсалтай нь өмнө нь хэдийгээр допинг хэрэглэж гисэн допинг хэрэглэсэн асуудал дээр барилт тархийн асаад л өнгөрдөг. Энэ биш байхгүй. Энд чинь тусаа зохицуулт. Өөрөөр хэлбэл бүхэн барилт тархийн асах нь бол спортын асуудал. Байр шагналд бусдын эд хөрөнгийг хуурж мөхөлж авсан асуудал нь өөрөө гэмтэрэг байхгүй. Тэгэхээр эрүүгийн гэмтэрэгт яах ёстой юм? Гин буруутай бол ялаа эдлэх ёстой, хохирлоо төлөх ёстой. Ийм л зүйл шүү дээ. Жил болгонд нэг бүх допинг хэрэгэлдэг. Ингэж болохгүй шүү дээ. Яах вэ? Сая шийдэл нь болонгууд даваа нэг ахиулах л гэж байна. Энд чинь харамсалтай зүйлүүд байгаа байхгүй. Тэр давааг давчаад дараа нь яах вэ? Тухайлбал 8-ын даваа, 9-ийн давааны одоо нэг асуудал байж байгаа байхгүй. Магадгүй тэр сая хангаа авраг, ахаа даян аврах болох ч байсан юм билүү. Гэтэл энэ бүхнийг хэн нэгэн шуналтай хүний шунлын улмаас гэмтэргийн үйлдэлийн улмаас тэр хүний амжилт золиосуулж болохгүй байхгүй юу? Монголчууд л их сайхан сэтгэлтэй шүү дээ. Өөрөөр хэлбэл бүхөө хайрладаг, хүндэлдэг. Тэр нь тийм ч учраас бүхэд л одоо өнөр байр машин бэлгэлдэг. Бусад спорт өгч байгаа юм уу? Өгөхгүй л байгаа шүү. Өнөөдөр хөнгөн атлетикийн тамирчин, боксын тамирчин өөр одоо үгдэн бусад төрлийн тамирчид өнөөдөр тэгж байр шагнал өгөхгүй л байгаа шүү дээ. Энд чинь үндснийх нь бахархал, соёл, уламжлал тэгээд Монгол улсын соёлын дархлаа байхгүй юу? Тэгээд соёлын дархлааг ингэж хуурж, худлаа хэрж хуурна гэдэг бол амар том хор хөнөөлтөө гэмт байх шүү дээ. Энийг бид нар ерөөсөө өгшүүлж болохгүй. Заахын явлаа. Ахид нэг юм асуучих. За. Гишүүн асан Бадамж өнөөгийн бие мууцсан дэлхийн Эрдэнэс 5-7 захирал үеийн бие мууцсан дэлхийн энэ улс төрийн зорилготой амийн хорлох хороох үйл явц мөн үү? За яалаа гэжтэй юу гэж тийм байдгийн дээ. Яг хэвдээ тэгэл нөгөө цагдаа орохоос гарахын тулд л угаасаа л ийм сценараар явагддаг шүү дээ. Нөгөө гишүүн ерөнхийлөгч компани захирлууд хоригдохоор ингээл биеийн муудлаа болохоо байлаа гэдэг. Тэгээд дараа нь цагдаа орохоос гардаг л байхгүй юу? Нүүрстэй холбоотой улс төрчдийн нэрийг зарлах гайл да. Тэр одоо энэ асуудлын гол гэлцүүлсэн хоёр хүнийг одоо амийн хамгиж, амийн хороочвол одоо хэрэг алгуулна гэдэг энэ зүйл бол байхгүй шүү дээ. Харж л байгаа надад ч одоо цагдаа орохоос гарна. Цагдаа орохоос гарахсан ийм л нэг жүжигэл явж байгаа шүү дээ. Өөр юу байдгийг. За босноо дөө. Цагдаа орогдож байсан ашигт математикийн дарга амар сайхан улсын дээд шүүхийн шүүгч Бямбанар насварсан л да. Эдэнтэй ер нь адилхан юм шүү. Гүйгүй тий чи шал өөр асуудал шүү дээ. Тэр дээд шүүхийн шүүгч Бямбагийн хувьд болохоор тэгээд дээд шүүхийн шүүгчээр ажиллаж байсан. За тэгээ Монгол улсын гавьяа туулч гэдэг цолыг авцсан байсан. Тэгээд хавхуулын эрэгт орооцолцсон учраас л тэгэл одоо бодвол тийм үү эцэндээ л тэгэл амийн хорлоход үйл хийсэн шүү дээ. Энийг улс төрийн зорилгоор амийн хорлсон гэж үзэхгүй шүү дээ. Тэгээд нөгөөх нь бол яг та цагдаа оргиж олон зуун хүн л байгаа. Тэгээд тэрний нэг нь бие муутай байсан юм байгаа шүү дээ. Тэгээ өвчин хүндэрсэн тэгээд л нас усан тохиол гэж би бол харж байгаа. Түүнээс биш би одоо яг өөрөө чинь асуугаад байгаа шиг одоо Монгол нөгөө маптэй кино шиг тэгээд гэмтэргийн талаарх ноцтой мэдээлэл гарах гээл ирэнгүүт нь тэр хүний амийг хорлсон гэж би бол үзэхгүй тийм байхгүй хөө. Тий. За болсноо. За баярлаа. За